Хааг Үүтингээс гэдэг. Би Баатангэр Луусан сургуулийн 9 ангийн сурагч байна. Одоо миний төсөл болохоор одоо соронцыг ашиглаж одоо хөвөл тийм техник ажиллаж байгаа. Одоо энэ болохоор жинхэнэ болохоор хурдны богонд ашигладаг. Одоо газраас өргөж одоо ямар ч өрөлтгүй явуулсан тулд тэгээд ерөнхийдөө хөвчлэн үргэлж ийм тогтмол соронц ашигладаг. Гэтэ бид нар болохоор одоо ийм цахилгаан соронц ашигладаг байгаа. За тэгээд энэний болохоор тийм хэлбэрчсэн байдлыг харуулж болохоор одоо энэ болохоор цахилгаан соронц байгаа. Тэгээд цахилгаан соронц нь болохоор энийг татна. Тэгээд одоо энэ болохоор тогтмол соронц нь. Тэгээд тогтмол соронц нь ингээд ямар нэгэн тогтсон газар ирэхэд энэ унтрч асгана. Тийм болохоор секундэд 300 удаа давтагдаж хэлбэлцэж. Гэхдээ хүний нүдэнд болохоор яг тогтмол байгаа бид харагдана. Тэгээд энэ болохоор жинхэнэ болохоор өмнөөс нь хурдны богоон эсвэл юм зөөх эсвэл одоо юм төмрийг салгаж авах тийм юм ашиглаж болдог. Тэгээд одоо бүр юунд шилдэг бүр илүү гүнзгийрний заа. Одоо энэ дээр харуулсан байдлаар тэгээд одоо ер нь энэ тогтмол соронцыг бодоход унтаач зүйл болохоор энэ болохоор амар их ашигладаг. Тийм болохоор одоо ашигладаг юм болохоор мотор, генератор гэх мэт юмд ашигладаг. Дахиад нэг болохоор спикер эсвэл ямар нэгэн чанга яригч тийм болохоор үргэлж юм цахилгаан соронц ашигладаг. Тэгээд одоо эрүүл мэндийн яамд болохоор одоо шинэ үеийн бүр MRI гэдэг технологи болохоор бүр тархич нь задлахгүйгээр задлж ингэж ямар нэг юм болж байгааг харж болох юмжтэй. Тэр нэг олон хүмүүс амийг авсан байна. Тэгээд хамгийн эсвэл болохоор одоо ер нь сүүлийн жил ашиглацсан болохоор тийм кран дээр юм соронц тавьж тэгээд тэр болохоор юмуд металл нь одоо ингэж ялгаж зөөж одоо алт төмөр тийм бодлого ялгаж зөөж чаддаг. Тэгээд одоо нийгэм бүр яг утсын мэдсэн харуулна. Энэ болохоор одоо энэ харуулцаа байдлаар энэ адрын одоо бүх кодын одоо хийх хэлбэлцэх тэр бүх юм адрын байгаа. Энэ болохоор энэ батарей байгаа одоо мэдээж цэглэх хог нь. Тэгээ энэ болохоор одоо сенсор нь энэ улаан одоо энэ хэрвээ хэр орох магааг одоо хэлж ярина. Тэгээд энэ утсаар явж байгаа энэ болохоор одоо энэ явуулдаг одоо 5 вольт энерги одоо 12 вольт болгодог. Тэгээд эндээс ийшээ одоо ингэж цахилгаан мэдээлэл явуулж байгаа. Тэр нь одоо цахилгаан соронц нь яг энэ дээдлийг энэ одоо гол юм. Тэгээд энэхүү техник одоо бүр энэ цахилгаан соронц нь их энерги ашигладаг болохоор бүр дахиж 1 метр байгаа. Тэгж одоо яадаг. Тэгээд техник мэт болохоор энийг шатаахгүй тулд одоо ингэж хоригдсан энергийг явуулдаг. Энэ ерөнхийдөө маш хэрэгтэй ийм ялангуяа ийм цахилгаан соронц төр болохоор. За тэгээ одоо би энийг ажиллуулж харуулна. За одоо холбочхоор одоо энэ одоо цахилгаан соронц насаа тэгээд одоо соронцоор үүсгэх хэрэгтэй. Тэгээ одоо нэрвэхийг энэ татах хэрэгтэй. Тэгээ одоо секунд болно 300 дасаа унтарч байгаа. Тэгэхээр одоо ингэж хөлгөөнгөө байгаа мэт харагдуулна. Энийг ер нь цахилгаан соронц гэдэг ерөнхийдөө энийг талаар явж байгаа. Энийг 2-7 хоног болсон баг. Тэгээд энэ 3 бүтц бийг нь болохоор 3D принтерээр ашиглаж хийсэн. Бэрхшээл нь одоо код гэх юм уу та энэ одоо ингэж ойрцсон үед одоо ингэж унтрааж саах тэр код нь л хэцүүсэн. Одоо мэдээж цахилгаан соронц мэдээж гол сэдвүүн байгаа. Тэгэхээр мэдээж тэрнээс нь их юм ойлгосон. Тэгэхээр нэг юм болохоор одоо энэ 3D принтерийг яаж ашигладаг хэрэгтэй ойлгож авсан. Унтрахаа одоо шууд ингэж соронцоор нь шууд алгуулж одоо алж байгаа. Тий. Дэндуудаас ахын бол бас шатах юм дэлгэрэх аюулгаа. Тий. Нэг сайжруулахыг бол энэ нэрэ том юм байвал ярах байлаа. Тэгээд соронцын хүчнийг хэсгээд тэгээд тэгвэл маягаар болохоор одоо энгийн соронцыг тоо цахилгаан соронц нэр нь ихэвчлэн илүү сайн байдаг. Унтаж саадаг байдал. Гэхдээ өрүүлж гүйл явах хэрэгтэй болохоор жоохон хэцүү.